65 сая жилийн өмнө миний төрсөн Равкон гариг дээр Спорексууд ирсэн. Тэгээд тэд аимшигтай мангасууд болж хуурах үед би Равканы хүлэг баатруудын ахлагч байлаа л да. Дайраад бид төрөлх газраа хамгаалахаар тулцаж хангалттай хүчтэй байгаа. Спорекс мангасууд миний гэр орныг дүүж бараг амьд хүн үдээгээгүй. Тэгсэн ч гэсэн бүх зүйлийг устгах хүсэл нь хизээж ханахгүй. Ингээд Спорексууд Равконыг орхин явж дараагийн олцонд шунаж эхэлсэн. Тэр бол дэлхий. Тэгэхдээ бид тэднийг дагаж ирсэн. Спорексуудыг устгахаар бид үлэг гүрвлүүдтэй хамт дэлхийг авахар тулсан. Харин тулаан үргэлжлэхийн хэрээр Спорексууд улам хүчрхэгжиж эхэлсэн. Эцэст нь асар том болох үеэр бид ухрахаа өөр аргагүй болсон. Дэлхийг аврах найдварч бас бараг тасарч үлээ. Хувирах чадвартай мастеруудыг ирэх хүртэл тэд бол цаглашгүй урт настай. Бидэнд туслахаар ирсэн амтд. Би өмнө нь хувирагчдын сүлжээний талаар сонсч байсан ч чухам хэрэгжтэй юм бол төсөлж байгаа. Хувирагчдын сүлжээд биднийг үлэг гүрвлүүдийн сүнстэй холбож өгсөн. Дараа нь хувирагч мастерууд бидэнд даалгавар өгсөн. Одоо та нар бол үлэг гүрвлийн уур хилэнд Power Ranger-ууд. Та нар хамтдаа дэлхийг энэ хорон санаад Спорексүүдээс хамгаалах ёстой. Гэхдээ яаж? Спорексийн мангасууд үлэмж том болчихсон. Тэгвэл бид та нарт дээд дэшгүй зэвсэг өгөх болно.